баярлалаа. Тэгээд 2024 оны Парис Олимпик ирэхээ хамгийн сүүлийн эрхийн тэмцээнээс маш хүнд даваагд авч авлаа. Үүний өмнө бол өөрийнхөө амжилтанд төлөө барилддаг байсан. Тэгээд сая удаад бол ерөнхийдөө Барселона боцсны үндсэн дээр ерөнхийдөө барилдааны төвлөрөө хэрэгцээ маш сайн тайван байж Монгол улстай их авсан маш баяртай байна. Тэгээд авна гэдэг бол маш хүнд даваагаад авлаа. Одоо харин жихэн том ажил эхэлж байна. Тэгээд Монголын чөлөөтөх бол 1980 оноос хойш Олимпийн медаль аваагүй байгаа. Тэгээд 44 жил тасарсан байгаа Олимпийн медаль тэр тасарсан байгаа зүйлийг авч ирэхэд төлөө маш их хичээж байна. За тийм алдрын түүчээ гэдэг энэ сүр залуучдын тамирчдаг ингэж дэмжиж байгаа арга хэмжээ бол хамгийн зөв арга хэмжээ. Залуу бүхчүүдэд дэмжинэ гэдэг бол ирээдүйд энэ авраг Арслан мөн Олимпийн авраг, их спортоор Олимпийн авраг бүрэн боломжийн хамгийн ихний шатыг тавьж өгч байна. Энэ ихний шатан дээр гიშгсэн байгаа тамирчин бол өөрөө маш сайн хөдөлмөрлөж чадсны үндсэн дээр бол тэр алдрын тавцан дээр хүрэх боломж өрддөг. Тийм учраас залуус дүүнэртээ өөртөө эзэн болж хичээж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулаад хичээх юм бол та бүгдийн хүсэж мөрөөдөж байгаа мөрөөдөл бол мөрөөдлөө биелдэг биш өөрөөсөө биелүүлдэг байгаараа гэж залуу дүүнэртээ хүсье. Тэгээ мөн нутгийнхаа бас зан хоолндоо маш их баярлалаа. Нутгийнхаа уул бас хангаат дэлхийдээ маш их байнга талархаж явдаг.